Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг. Үндэсний эрхчлөлөө тусгаар технологи сэргээн манд улсны 114 жилийн тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хүрэлцэх зарлиг гаргаж төрийн дээд одон медаль гардууллаа. Ардын багш цолыг ангаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн багш доктор профессор Зэвгэн ангаахын шинжилгээ ухааны эмгэг физиологийн онол арга зүйн үндэсийг боловсруулан хөгжүүлж, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэн, шинэ технологи сургалтын хөтөлбөрийг олон улсын чигт нийцүүлэн, мэрэгжилтэн эмч багш бэлтгэж, сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах, заах арга зүйг боловсронгойлгоход оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үлдэж, Гавьяат багш Дэндвийн Зэвгээд хүртээлээ. Гавьяат багш цолоор Сүхбаатар аймгийн Онгон сумын ерхий боловсролын сургуулийн Ахмад багш Батагийн Минжүүрд орж, шинжилгээ ухааны Гавьяат ажилтан цолоор шинжилгээ ухааны технологийн сургуулийн Ахмад багш физик математикийн ухааны доктор профессор Балбарын Дорж сүрэн. Гавьяат эдийн засагч цолоор Эрдэнэ төлдвөр төрийн өмч төлдвөрийн газрын Ахмад ажилтан Хөхөөгийн Ханд сүрэн. Гавьяат механикжуулагч цолоор Булган аймгийн Сэлэнг сумын Ингэт толгой сангийн аж ахуйн Ахмад ажилтан Цог Бадрахын оюун суртал. Гавьяат барилгачин цолоор Сонгой архин уул хязгаарлалтанд хувьцаат компани захирал давхрын цогцолмаа. Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан цолоор Монгол цонх групп хязгаарлалтанд хувьцаат компани ерхий захирал Нэмрийн буян жаргал. Гоёл гашмаар хязгаарлалтанд хувьцаат компани гүйцэтгэх захирал Бямбхүүгийн Ариуна. Үйлчлэгээний Гавьяат ажилтан цолоор олон улсын хүүхдийн найрамдал цогцлбарын нийтлэг үйлчлэгээний албаны зөвлөх инженер Домдгийн Чулуун бүргэд. Худалдааны Гавьяат ажилтан цолоор Тээвэр дархан хувьцаат компани гүйцэтгэх захирал Минегийн оюун. Хүний Гавьяат эмч цолоор улсын 1-р төв эмнэлгийн уролог андрологийн төвийн дарга төрийн шагналтай амгаах ухааны доктор профессор Давд Оржийн Баян өндөр. Гэмтэл сох судлалын үндэсний төвийн нуруу нугасны засгийн зөвлөх эмч Жаданбаагийн оюун төгс. Эрүүлэг хамгааллын Гавьяат ажилтан цолоор нийслэлийн амгалан амарч газрын Ахмад ажилтан их баригч Мижид Оржийн Аня. Ангаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн менежер их эмч Сумьягийн Наран Туя. Соёлын Гавьяат зүтгэлтэн цолоор Азийн бодитистуудын их тайвны баг хурлын ерхий нарийн бичгийн дарга Хөнхрийн Бямбжов. Зурагчин Гончгийн Ган үлзий. Гавьяат тамирчин цолоор Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны дид ерөнхийлөгч олон улсын хэмжээний мастер Содон Доржийн Мөнх цул. Японы мэрэгжлийн сумаа бүхий холбооны тамирчин Хикозуна Сугар архичаагийн Бямсрун. Хөдөлмөрийн Гавьяаны улаан түгээн одонгоор шинжилгээ ухааны академийн хил зохиолын хүрээлэнгийн хил шинжилгээний салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор дид профессор Сэржигийн Мөнх сайхан. Эрдэнэ төлдвөр төрийн өмч төлдвөрийн газрын шүүх хатаах хэсгийн гүүрэн кранчин үндэсний сурын арвааны даяар дуусдах мэргэн Ламжовын Отхон баяр. ИТВ телевизийн спортын сэтгүүлч тайлбарлагч Сусар Бармын Шижирбат. Одонгооцлааны өсчин ган болдын ган цоож, чөлөөтгхийн үндэсний шгшээ багийн тамирчин Тогтхын Алтчин, чөлөөтгхийн үндэсний шгшээ багийн тамирчин Дөвшин Жаргалын Инхчин, Алтан гац одонгоор Свейпо Хаус хязгаарлалтанд хувьцаат компани гүйцэтгэх захирал байх үүрийн гişиг дорж, чөлөөт орон бүтээлч дуучин Инх баярын мөнгөн чимэг, буян тухай олон улсын нисэх онгоцны буудлын захиргаа санхүүгийн хилцээний сургалтын мэрэгжилтэн Дамирингийн оюун чимэг. Хөдөлмөрийн хүндэт медалаар Эрдэнэс 5-7 хувьцаат компани төлөөлөл удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Инх тайвны Инх болд, Улаанбаатар төмөр замын зорчигчийн вагон депогийн вагоны үйлчлэгч Ган болдын оюун гэрэл. Гашуун сухад авто зам хязгаарлалтанд хувьцаат компани бүртгэл мэдээллийн ажилтан Даш Даваагийн Наран Туя, үндэсний хөгжлийн хүрээлэн улсын төсөв төлөвлөрийн газрын хууль худалдан авах ажиллагаа хариуцсан менежер Баярагийн Ган Хөлөг нарыг шагнасан юм а.